Хүүхдийн хөдөлгөөн сэтгцийн хоцрогдол нь ерөнхийдөө хоёр бүлэг эрсдэл хүчин зүйл байдаг. Энд нэгдүгээрт генетикийн хүчин зүйл, хоёрт нь байгаль орчны хүчин зүйл буюу хүрээлэн буй орчинтой холбоотой. Өөрөөр хэлбэл эхийн халдвар, ургийн халдвар тэр дундаа лам бурхан, тоорч, одоо дох тэмбүү гэсэн халдваруудтай холбоотойгоор үүсгээс гадна холт ижилтэй холбоотойгоор поливичлийн дутагдлаас үүдэлтэй жишээлбэл нугасны эвэрхий үүсгэх жишээний тийм хүчин зүйлүүд аяа их нөлөөлдөг. Ер нь одоо манад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхийдөө ойролцоогоор 14,000 гэж тооцдог хэдий ч гэсэн яг хүнд асаргааны 2,000 гаруй хүүхдүүд байдаг. Гэтэл энд үүсгэж байгаа илүү эрсдэл хүчин зүйл нь юу гэхээр дутуу дүрэлт болон эмгэг нейронууд дутуу дүрэлтэнд хүргээд байгаа шалтгаан болон эхийн эрүүл мэндтэй холбоотойгоор айгүй үүсэж байна. Ийм учраас хөдөлгөөний хоцрогдол эрт үе дээрээ илрүүлснээрээ цаашдын авах арга хэмжээг интервенцийг илүү эрчимтэйгээр авбал хөдөлгөөний хоцрогдлыг хөнгөн хоцрогдол арилгах буюу хүндээс хөнгөнлөө шилжих боломж байгаа. Ер нь яг урьдчилан сэргийлэх боломж гэхээр ер нь эхийн эрүүл мэндийн боловсрал энэ маань нэг номерт явагддаг. Эрүүл эхээс эрүүл хүүхэд хүрнэ. Гэтэл нэгэнт хөгжлийн хоцрогдол үүссэн байгаа юм чинь одоо бид нар яах вэ? Хөнгөн хоцрогдол үүсгье. Орчин үед бол арай илүү нийгэмшиг хэмжээ буюу хилэрээний хоцрогдол илүү давмгаа үүсэж байгаа. Тийм учраас нөгөө гар утасны хэрэглээ болон гэр бүлийн хоорондын харилцаа үр хүүхдтэйгээ ярих эцэг эхчүүдийн ядчил хоолоо ингээд тойроод ширээ тойрж идээд хоорондоо өдрийн болсон үйл явдлуудаа ярилцах тийм байдал бол хэтэрхий хомс болцсонтой холбоотойгоор хилэрээний хоцрогдлууд маш ихээр үүсэж байгаа жишээлбэл. Ерөнхийдөө бол нөгөө хүүхдийн өсөлт үүслийн үе шат гэж байдаг л да. Тухайн үе шатаас хамааруулаад ямар хоцрогдол вэ гэдгээс хардаг. Жишээ нь одоо ингээд юм дагуулж харахгүй байх, 2 сартай болчоод толгоогоо гүйц даахгүй байх, мөн бас одоо 2 нас хүрчээд тодорхой хэмжээгээр ярихгүй байх зэргүүд нь бол бүгд хилэрээний хоцрогдол үүсгэх эрсдэл байдаг. Гэтэл юмыг харахтаа зарим үгэд ингээ хүндэлдэж харах ч юм уу те харааны бэрхшээл үүссэн баг. Жишээ нь нэгтлийн сонсгол бууралтай байлаа гэхэд нөгөө талд нь гараад ирэхээр зарим эцэг эхчүүд ингээ баруун талд нь гараа явчихаар ярихаар сонсоод байдаг. Зүүнд нь гарчаар ерөөсөө сонсохгүй маа гэх жишээний тийм байдаг. Мөн бас мөлхөө явж байхдаа нэг талаараа илүү чирээд явах ч юм уу те тэр маань талсан хэлбэрийн саажил байхыг үүсэхгүй маш олон шинж тэмдгүүд байдаг. Ер нь бол эцэст нь эцэг эхчүүдэд хэлэхэд хүүхдээ илүү сайн анхаараач. Яалчгүй хүүхдэд ингээд эрүүл байна, үтгэхгүй байна, яваад байна, суугаад байна гэж үзэхээсээ илүү давхгүйраас нөгөө хилэрээний хоцрогдол хүүхд маань ямар байна. Манай монголчуудын бас нэг онцлог байдаг. Эрэгтэй хүүхд хожоо ордог, хүүхдээ орхицсан эцэг эхчүүд байдаг. Тэрнтэй холбоотой хилэрээ танин мэдгүй хоцрогдол. Гэтэл хил дээрээ хөгжөөгүй байхад танин мэдгүй давхар хөгжихгүй, яаж ч одоо хөгжихгүй. Хоёр тас дээрэс нь хүүхд маань ингээд мөлөхгүй суугаал хөвтөл идэг. Манай хүүхд аягүй амар гэдэг. Гэтэл яг ясандаа тэр хөдөлгөөний хоцрогдол үүссэн байдаг учраас хүүхдтэйгээ илүү түлхүү харьцаач. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдгийг бүрдүүлээч. Тэгээ хүүхдтэй тодорхой хэмжээгээр цаг зав зарцуулаач л гэж хэлмээр байна. Ер нь л хүүхэд 2 настай гэхэд 2 хүүхдээ өгүүлбэрээр яриад нийтдээ бол нэг 100-аас 150 үгийн сантай болсон байх хэвээр. 3 настайдаа хүүхэд бол 3 хүүхдээ өгүүлбэрээр яриад 1000 орчим үгийн сантай болсон байх хэвээр. Хэрвээ таны хүүхэд 2 настай бол 2 хүүхдээ өгүүлбэр буюу аваа, ир, хоол, идэе, ус, ууй гэх мэтчлийн 2 үгийг холбож ярихгүй байх юм бол танаа хүүхэд хэл яриа хоцроод ээж магадгүй гэж бодоод та хүүхдээ ер нь бол ажиглах хэрэгтэй. За ажиглаад юун түрүүнд одоо эмч дээр авч очихоосоо илүүтэйгээр гэр бүлийн харилцаанд дүгнэлт хийх хэрэгтэй. За би хүүхдтэйгээ ер нь бол өдөрт нэг 15-аас 30 минут би хүүхдтэйгээ амьд харилцаа үүсгэж чадчихэв үү? Манай хүүхдийн дэлгэцийн хэрэглээ их байгаа юм шүү дээ гэдэг асуултуудыг өөрөөсөө асуугаад за хүүхдэд бол 2 хүртэлх наснд бол хүүхдэд дэлгэцийн хэрэглээ байх ёсгүй. 2-оос хоошоо бол насанд нь тохирсон буюу 30 минутаар өдөрт нэг 2 удаа орчим дэлгэцийн хэрэглээ байж болдог. За энэ дэлгэцийн хэрэглээгээр хүүхэд танин мэдхүүгээ хөгжүүлэх, юмыг шин содон зүйлийг сурж авч идэг. За үүнээс дээш хугацаагаар танаа хүүхэд дэлгэцийн хэрэглээтэй байгаа бол дэлгэцийн хэрэглээгээ дагаад амьд харилцаа буурсан гэж үздэг. Тийм учраас та дэлгэцийн хэрэглээгээ багасгаад амьд харилцаагаа нэмээд нэг ойролцоогоор 3-аас 6 сар хүүхэдтэйгээ идэвхтэй харилцаад үзээрэй. Үүний дараа хүүхдийн тань идэвхтэй харилцааны чадвар нэмэгдэх ёстой. За танаа хүүхдэд
зөвхөн хэл ярианы хөгжлөөс гадна бусад төрлийн буюу танин мэдхүү, дадал хөвшил, тэ хөдөлгөөний хоцрогдол байх юм бол та дүүрэг болон өрхийнхаа хүүхдийн мэрэгжлийн эмчтэй хандах, улмаар цаашлаад их нялхсан хүүхдийн хилцлийн эмч болон мэдрэлийн эмчэд хандж болно. За хэл ярианы хөгжлийн бэрхшээл гэдэг маань болвол авиа дуудлагын өөрчлөлт, тухайн хүүхдийн насандаа тохироогүй хэл яриатай байхыг хэл ярианы хөгжлийн хоцрогдол, хэл ярианы хөгжлийн бэрхшээл гэдэг. Тэгэхээр 5 хүртэлх наснд бол авиа дуудлагын өөрчлөлтүүд байж болно. Жишээлбэл 5 настай хүүхэд хамгийн сүүлд ил авиаг гүйцэд хэлж сурдаг. За 5 хүртэлх наснд бол өсөг буруу дуудах тохиолдлууд байж болно. Тэгэхээр энийг бол шууд бэрхшээл гэж авч үзэхгүй, хүүхдийнхаа хэл яриаг засах, дагуулж хэлэх байдлаар ажиллаж агаад тэгээд сургуульд орохоос өмнө буюу 5 настайдаа хүүхдээ хэл яриа заслын эмч болон хэл засалчид мөн хүүхдийн дүүргийн хүүхдийнхаа эмчид бол хөгжлийн үнэлгээнүүдийг хийлгэснээрээ та сургуульд орох өмнөх бэлтгэл болон хэл ярианы бэрхшээлийн үнэлгээнд орж болно. За хэл ярианы хүүхэд орой хэлд орох нь удамшдаг, манайхан ер нь орой хэлд ордог гэдэг бол байж болохгүй зүйл. Хүүхэд яг хөгжлийнхаа үеэр 2 настайдаа чөлөөтэй 2 хүүхдээ өгүүлбэрээр л ярьж авах хэрэгтэй. За хизээч энэ нь бол удамшдаггүй шүү. Удамшдаг 5 настайдаа хэлд орно гэд хүлээж болохгүй. 5 настай хэрнээ танаа хүүхэд сул муу ярьж байгаа бол аль болох хүүхдтэйгээ идэвхтэй ярих, мөн мэрэгжлийн эмч болон багш нарт хандах шаардлагатай. За ер нь бол хүүхдүүд бол ир үсгийг их хэлж чаддгүй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь бол нөгөө хэл уруулын хөвчтэй холбоотой гэд хүмүүс дийлэнхтэй яриад байдаг. Гэхдээ энэ нь бол баг зэрэг саад болохоос биш, бүр энэ туйлын саад болдог заалтууд бол биш. Тодорхой заалтаар бол мис ажилбаруудыг хийдэг. За энэ мис ажилбаруудыг бол дүүргүүд болон их хүүхдийн эрүүл мэндийн төв болон энүүд хоёр дээр бас тодорхой заалтуудаар хийгддэг байна. Та хүүхдтэй өдөрт хамгийн багадаа 15-аас 30 минутыг зарцуулаарай. 15 минутыг хүүхдтэй үлгэр уншиж, үлгэрийг ярилцаж өгөөрэй хүүхдтэйгээ. За 15 минутыг өнөөдрийнх нь сургууль, анги, цэцэрлэг дээр нь болсон процессыг мөн дээрээс нь хийж идж байгаа хоолныхоо талаар ч юм уу өдөрт болсон процессоо хүүхдтэйгээ ярих, хүүхдээсээ асуугаад 1-3 секунд орчим хүлээгээд хүүхдтэй тэр үгээ хэлж өгөх. Ингэснээрээ та энэ дадлыг өдөр болгон хөвшүүлснээрээ хамгийн багадаа 3-аас 6 сарын дараа хүүхдийн хэл ярианы хөгжилд дээшилнэ. Сүүлийн үеийн Японд хийгдсэн судалгаагаар бол дэлгэцийн хэрэглээ хүүхдийн хэл ярианы хөгжилд угаасаа саад болж байгаа. Тэгэхээр яг хэл ярианы хөгжил биш, тархины үйл ажиллагаанд саад болж байгаа байхгүй. Бид нэр дэлгэц үзүүлээд тодорхой хязгаартаагаар үзүүлээд тэр үзсэн талаараа хүүхдтэйгээ ярилцаад амьд харилцаатай байх юм бол хүүхэд хэл ярианы хөгжилд хоцрогдолд орохгүй. Удаан буюу 2 цагаас дээш хугацаагаар дэлгэцийн хэрэглээтэй байгаа хүүхдийн тархины үйл ажиллагаа саатж байгаа гэсэн судалгаанууд сүүлийн үед батлагдаад гарч байгаа. Ийм учраас дийлэгц бол маш хор хөнөөлтөй зүйл ахна. Аюушийн ичмаа. Хүүхдийн ахлах зэрэг юм чи. Ер нь бол 5 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлын асуудлыг эрт илрүүлэх нь өрх сумын эрүүл мэндийн төвшний эмч эмнэлгийн ажилтны хийх хамгийн чухал ажлын нэг хэсэг байдаг. Ер нь бол хүүхдийг төрсөн цагаас нь ахуулаад 5 нас хүртэл хүүхэд яг эрүүл боожж гэнэ гэдгийг үнэлдэг хамгийн ойрхон ажилтдаг эмнэлгийн ажилт бол нөгөө сум өрхийн эмнэлгийн эмчнэр учраас энэ эмчнэр маань энэ хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлдэг морбайс үнэлгээгээр хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт үнэлж сурах. За хөгжлийн хөгжлийн асуудлын илэрвэл яг мэрэгжлийн мэдрэлийн эмчнэр рүү илгээдэг байх энэ ажлыг бол хийх шаардлагатай. За яг морбайс үнэлгээ бол их хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн арын хуудсан дээр ингээд нэг хуудсанд багтаагаад үнэлгээний арга нь бүрэн багтцсан. Тэгэхээр үсэж байгаа хүүхэд болгон дээр яг хөгжлийн нас нь өөрийнхөө яг байгаа биологийн настай тохирж байгаа юу гэдгийг үнэлж үзэх нь чухал байгаад байгаа. Тэгэхээр хүүхдийг эхийн хэвлээд бүрэлдсэн цагаас нь ахуулаад ээжийг эрүүл жирэмслүүлэхэд зөвлөгөө өгдөг. Төрснийхэн дараа няраагаас нь ахуулаад 5 нас хүртэл нь яг эрүүл боожж гэнэ үгүй гэдгийг үнэлэх ажлыг манай анхаачтай нэгжийн эмч эмнэлгийн мэргэжлүүд их сайн хийдэг байвал хөгжлийн хоцрогдлын асуудал эрт илэрж авах арга хэмжээ нь оновчтой зөв болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо харьцангуй бас цөөрөх ингээд хөгжлийн хоцрогдлоос эрт сэргийлэх боломжууд нэлээд байгаа. Ер нь бол хөгжлийн хоцрогдлоос эсрэлгэхэд яг нөгөө эрүүл ээжээс
Эрүүл ээж жирэмслэх нь хамгийн чухал. Эрүүл ээж бол бие махбодын хувьд эрүүл, сэтгэл санааныхаа хувьд эрүүл, гэр бүлийн эрүүл харилцаатай байж яг эрүүл жирэмслэлт явагдана. Тэгэхээр ээжүүд маань сэтгэл зүйн эрүүл биш, бие махбод нь эрүүл биш байгаа жирэмсэж байгаа тохиолдолд жирэмслэлт маань эмгэгээр явагдахаар эрүүл хөхөд хүрэхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо ээжүүд маань яг жирэмслэхээр биеэ төлөвлөөд, биеэ эрүүлжүүлээд, амин димээ, бие махбодоо сэтгэл зүгээ эрүүл болгож жирэмслэх нь яг эрүүл хөх төрхийн гол үндэс болж байгаа гэсэн үг. За тэгээд төрчлөө гэж бодоход хүүхдээ яг нөгөө ингээд хүүхдээ цаг зав зориулж яг зөв арчлах нь айгүй чухал байх нь. Сошиалоос зөв буруу мэдээлэл аваж одоо хүүхдээрээ туршилт хийхгүй байх нь бас хүүхдийн эрүүл өсөлтөнд айгүй чухал. Тийм. Гэхдээ яг нөгөө хүүхдээ яг эрүүл бодож гэнэ үү гэдгийг үнэлэх хамгийн анхны хүн бол ер нь ээж хүн байхгүй. Тэгэхээр их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэдэг ягаан карт айл болгонд ээж бүрт байгаа. Тэр картан дээр яг тухайн сартай хүүхдийн хөгжлийн үзүүлэлтүүд сар сараараа бичээтэй байдаг. Тэгэхээр тэр картаа уншаад тэр картан дээр байгаа яг сар сардаан байгаа хөгжлийн үнэлгээг хүүхэд нь тухайн сарыг дуусгаад хийгээд дуусчихвэл яг эрүүл бодож гэнэ гэсэн үг. А тухайн сард байгаа тэр хөгжлийн үнэлгээгний 3-аас олон юм хийж чадахгүй болвол хөгжлийн одоо хоцрогдлын эхлэл бас үүсчиж болзошгүй учраас энэ үед яг эрүүл мэндийн байгууллагт хандна. Нөгөөтэйгөр нөгөө их хүүхдийн эрүүл мэндээс нөгөө морбайс үнэлгээ бас байж байгаа. 16 хоногтойгоос ахуулаад 42 сар хүртэл тэр морбайс үнэлгээр хүүхдээ үлдэх бол ээж аавууд өөрсдөө уншаал ингээл оноогоо тавиал үнэлээд явчих боломжтой. Тэгэхээр ээж аавууд яг энийг өөрсдөө уншаад судлаад асуудалтай санагдвал эрүүл мэндийн байгууллагт хандах нь бас хамгийн анхны эрэлбэлэг байж болно. Ялангуяа сэтгцийн юуны сан саналтай мэдээллийн ихтэй хүүхдүүдийн ард эрт бид зөвлөн туслах ийм үүрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн бол бяцлалын тусламжийг нэмжүүлнэ. Дээрээс нь одоо энэ сан саналтай мэдээллийн шалтгаантай хүүхдүүдийн зөвлөмжүүд байна. За тэгээд та бүхний сургалтанд амжилт хүсье. Хамтран ажиллаж байгаа. Энэ журмаараа бүгд суудлаасаа босоод сургалтын зураг авахулжээ. Ойлгоцлоо байх л та. Ингээ ер нь бас хоцрогдож байна гэдэг юм ч хүн өөрөө мэддэг штеп. Эцэг эхчүүд ч гэсэн өөрсдөө хэлдэг. Тэгэхээр юу хэлцгийг энэ туул хэмжээгээ өрье. Хөдөлгөөний хоцрогдол гэсэн нэр томьёогоор авч үзээд ер нь олон улсад бол ерөнхийдөө яг хамт өөрөө суур хэмжээний шинж тэмдэг болж өгдөг бөгөөд удамшлын эмгэг болон тархины гэмтэл бусад шалтгааны үүдэлтэй байж болдог. Тэр шинж тэмдгийг агуулж иж хөгжлийн бэрхшээл гэсэн нэр томьёо дотор оруулж ирдэг. Гэхдээ жишээ нь оюуны бэрхшээл болж бол тархины саа, хараа, эсвэл сонсгол гэх бүх тэ эргэтэн системд ямар нэгэн маягаар үнэлээ тогтмол хугацаагаар хянахыг хяналт гэж ярьдаг. Хөгжлийн скрининг гэхээр энэ ерөнхийдөө скрин стандартчсан тестүүдээр үнэлсэн үнэлгээгээс хамааруулаад тэнд илэрч гаргаж ирдэг. Байна. Хөгжил болон загварлын үнэлгээ. Ерөнхийдөө бол энэ хөгжлийн үнэлгээ дээр скринээр үеийнхнаасаа илүүч хөгжил нь явагдах байдаг. Жишээ нь одоо манай улсад одоо толгойд гараад хүчтэй юм. Энэ зүйл гэхээр мэдээж удирдлагын болон хоромсоонын гажууд орж ирж байдаг. Ер нь бол төрөлхийн бүтцийн эсвэл хөгжлийн айлгаа төрөлхийн үед тэ хортой эцэг эхийн хоол тэжээлийн дотромшил эсвэл хорт байдс энэ дотор хар тамхи мансуур эрхээ үүсгэх байдаг байна. За, ер нь хөгжлийн хоцрогдлыг ерөнхийдөө хамсан байдаг. Жишээ нь одоо заамуулын анхааруулга шинж тэмдэгт нь анхаарлаа ямар нэг юм хандуулдаг байх, эрдийн зүйлстэй харагдах, хүчирхийлэлтэй заяа гаргах, ямар нэг юм тэнгэр өдөө юм уушинтайгаа ярилцаад авах тийм шинж тэмдгүүд бол ерөнхийдөө заамуулын хоцрогдол байх буюу аюултай шинжийн нэг байна.